Сайн бацгаана уу? Комедийн төгөө байна. Хүүхэд бүрийн төлөө аянд өөрийнхөө үзэл бодлоор нэгдэж байна. Миний хувьд хувь хүний хувьд бодож явдаг зүйл бол хүүхдийн эрхийг та бид томцуул насан турш хүмүүс өөрийн мэдлгүйгээр бас зөрчиж байгаа зарим нэг зүйлс байдаг гэж би хувьдаа боддог. Тэрний нэг нь мэдээж эцэг их гэр бүл салалт хамгийн томоор нөлөөлдөг. Яагаад гэвэл тэр хүүхэд төрснөөрөө ямар нэгэн буруу байхгүй. Тэр хүүхдийг төрүүлж байгаа ээж аав нар хариуцлага хүлээх ёстой. Яагаад гэвэл тэр хүнийг ороод авчиж байгаа учраас өсгөж хүмүүжүүлэх мөн хоолойж тэтгэж унтлах гэдэг одоо бүхэл зүйл дээр ээж аав нар хариуцлага хүлээх ёстой. Тэгээд тэрэн дээр хүүхдүүдийн эрх одоогийн байдлаар залуучуудад энэ дунд нэлээд түгээмэл байгаа. Одоо single mom, single daddy асуудал хэрэг сэтэрж байна. Тэгэхээр би залуучуудаа бас яг энэ тал дээр үнэхээр хүүхдтэй болохыг хүсэж гинүү гэдгийг хоорондоо ярьж ээж гэр бүл болж ээж энэ шийдвэрийг гаргаж байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд хүүхэд бол хорвоо төрснөөрөө бол ямар ч буруу байхгүй. Хамгийн гол нь хамгийн basic хэрэгцээ эцэг ихтэй байх эрхтэй гэдгийг та бүхэн маш сайн ухамсарлаасаа гэж хүсэж байна.